За сайн бацгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн ярих сэдвээр юуны тухай ярих вэ гэхээр өтгөн хаталтанд хүргэдэг 10 шалтгааны тухай ярих гэж бодлоо. Өтгөн хаталт гэдэг өвчин бол сүүлийн үед бол хүмүүсийн дунд бол маш их хэлбэг болсон. За дийлэгтэй л өтгөнөө гаргаж чадахгүй байгаа, хүн дээр сайхан бийцэж чадахгүй байгаа гэсэн зөвөртэй хүмүүс бол маш их болсон. Бийцэж чадахгүй байгаагаас болоод одоо клизм тавьдаг. За ямар нэгэн арга техник ашиглаж иж өтгөнөө гаргадаг, өөрөөрөө бийцэж чадахгүй хүмүүс бол маш их болцсон байгаа. За энэний цаад шалтгаан нь ямар шалтгаантай байдаг юм бэ? Ямар шалтгаанаас болоод энэ өтгөн хатаад байдаг юм бэ гэдэг талаар түлхүү ярих гэж бодлоо. Зарим хүмүүсийн хувьд бол 2-3 хоногтой нэг бийцдэг. Зарим тохиолдолд бол 7-оос дээш хоногоор хүртэл одоо бийцэж чадахгүй явж байгаа хүмүүс бол маш их хэлбэг болсон. Эннээс үүдэлтэй одоо зүрхээр нь хатгуулдаг, нойрондоо мууддаг, гидс нь одоо хий дүүрч цанхайдаг, хоолны шингээл мууддаг, амнаас эвгүй өнөр үнэртдэг гэд олон өтгөн хаталттай холбоотой дагвар өвчнүүдийг бас үүсгэж байдаг. Тийм учраас энэ өтгөн хаталт гэдэг бол хөндрөд ирэх юм бол маш их ноцтой өвчлөлийг үүсгэдэг юм өвчин юм аа гэж хэлж байгаа. За тэгэхээр өтгөн хаталтанд хүргэдэг 10 шалтгааны тухай өнөөдрийн сэдвээрээ ярья. Өтгөн хаталтанд хүргэдэг 1 номерын шалтгаан бол ус бага уух гэж. Тайлангуяа завгүй ажил хийж байгаа хүмүүс бол өглөөнөөс орой хүртэл ус шингэн ямиг уухгүй явж идэг хүмүүс бол маш их болсон. За өглөөл хоолныхоо үеэр одоо нэг шингэн юм уучдаг. За тэгэл өдрийн турш өлөө явж идэг. Дээрээс нь ус шингэн юм уудаггүй. Ингэж бүтэн өдрийн турш ус уухгүй ингэж явсаар орой шингэн юм уудаг иймэрхүү хүмүүс бол маш их болсон. Эннээсээ болоод идж байгаа хоолунд маань чиглэг байхгүй. Дээрээс нь чигшил байхгүйгээсээ болоод энэ өтгөн дээрээс нь энэ хоол шимтэж илийн бодисын солилцооны алдагдлалд ороод ирэхээр өтгөн хатаж эхэлдэг юм тохиолдлуудыг үүсгэдэг. Тэгэхээр 1 номерт бол энэ шингэний дутагдалд орох гэж. Тэгэхээр аль болох хүн өөртөө тохирсон шингэнийг тохирсон хэмжээтэй усыг бас ууж явах хэрэгтэй. За би өмнөх дугаараар энэ ус хэтрүүлэн уухын одоо хор туршгийн талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. За тэгэхээр усыг уухтаа хэтрүүлж уулгүйгээр хитэх бага болгоогоор өөрийнхөө хэмжээнд хоолныхоо шингээх чадвартай уялдуулаад тохируулж угаарай гэд. Би цай ууцаа заавал ус уух хэрэгтэй юм уу? Би кофе ууцаа ингээд бас энэ шингэн юм уухаас татгалзаж яадаг хүмүүс бас их байдаг. Зарим цайны төрлийн ургамлууд дээрээс нь кофе энтер хүний биеэс шингэнийг бас гадагшлуулах хаван хөөх юм бас төрлийн цайнууд бас маш их байдаг. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Тийм төрлийн цай уугаад байвал бас таны биед шингэнийг бас хадгалах гэхээс илүү биеэс чинь шингэнийг гадагшлуулах зорилготой байдаг шүү. Тэрнийг бас анхаарал үзэх хэрэгтэй. Аль болох тэгэхээр өөрийнхөө хэмжээнд биеийнхээ хэмжээнд хоолныхоо шингээх чадварт таарсан хэмжээгээр ус шингэн зүйлийг ууж явах нь зөв юм аа гэж хэлээ. Хоёрт нь гэхээр хэд их эслэг багтай хоол унд хэрэглэх гэж. Өдрийн турш зөвхөн мах гурлаар л хоолж байгаа хүмүүс бол маш их болсон. Өглөө одоо гурлын мэдчихдэг, өдөр махаа хоол идчихдэг, орой болохоор гэртээ ирэл гурил махаа хоолол иддэг. Иймэрхүү тохиолдолд бол маш их хүнсний ногоонууд хэрэгжилж байна гэж бодоод идэг. Тэгтэл энэ хүнсний ногоон дотроо бас хэд их цардуул ихтэй хүнсний ногоонууд бол монголчууд маш их хэрэгжилж идэг. Дайлангуяа энэ төмс, лууван энэ төр чинь бол цардуул ихтэй. Дайлангуяа энэ төмс бол маш их цардуул ихтэй хүнсний ногоонд орж идэг. Ерөөсөө энэ мах, гурил, төмс гэдэг хоолоор бас болгож байгаа хүмүүс бол маш их байна. За дээрэс нь түргөө хоол идж байгаа хүмүүс, гурил, чихэрлэг, сахарлаг хүнсний бүтээгдэхүүн идж байгаа хүмүүс бол дийлэгтэй энэ цардуул ихтэй, энэ цавуул ихтэй хоол хүнс идээд байна шүү. Эннээсээ болоод өтгий хатдаг. Тийм учраас аль болох энэ хоол хүнсэндээ эслэг ихтэй хүнсний ногоо хэрглэж байгаа ч амтлаг амттай, давслаг амттай хоол хүнснээс гадна эсэглэн амттай хүнсний бүтээгдэхүүнүүд өтгөнийг шингэлж хэвлийг ийдэг зөөлөн болгож өтгөнийг хатаадгүй юм бас маш их чадaltaй байж байгаа. Тийм учраас хоол хүнсэндээ бас эсэглэн амтыг бас хэрглэж байгаарэ гэдгийг зөвлөмөр байна. Улгамжлалт ангаах ухааны ном зохиолдож гэсэн энэ талаар бас нэлээд дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад хэлсэн байж байгаа. Тийм учраас аль болох хоол хүнсэндээ дан ганц амтлаг, давслаг амттай хоол хүнс гэхээс илүү эсэглэн амттай хоол хүнсийг бас их хэрглэж явуулах зүгээрээ. За 3-т нь гэхээр хэд их хөдөлгөөн багтай амьдралын хэв маяг гэж. Хэд их хөдөлгөөн багтай амьдралын хэв маяг бол ер нь бол бодисын солилцооны маш их алдагдлалд орж эхэлж байгаа. Бодисын солилцооны хэд их удаашралд ордог. Бодисын солилцооны хэд их удаашралд ороод ирэхээр дайлангуяа энэ гидсний гөрвөлзөх хөдөлгөөн, хоол боловсруулах чадвар маш их удаашрдаг. Эннээсээ болоод хүний биед хоол боловсруулах
чадвар маш их удаан, хоол боловсруулах нь удаад ирэхээр хүний биед өтгөн хаталт үүсчихдээ. Эннээс болоод 1-2 хоногор бийцэж чадахгүй, зарим тохиолдолд 3 хоногт нэг удаа бийцдэг ийм тохиолдлууд бол маш их болдог. Тийм учраас аль болох амьдралын хэм маягтай дасгал хөдөлгөөний хийж байгаа ч гэж хэлмээр байна. Дасгал хөдөлгөөн сайн байх тусам хүний бодисын солилцоо сайн байна. Бодисын солилцоо сайн байх тусам хүний хоол шингээх чадвар, хоолыг боловсруулах чадвар маш их сайн байдаг шүү. За дөрөвт нь гэхээр бийц хаан дарах зуршил гэж. Хэд их удаан жолоо барьдаг, том тэрэг барьдаг, дээрэс нь автобусны жолооч нарч гэдэг юм уу. Эсвэл одоо маш их яралтай шахуу ажил хийдэг иймэрхүү хүмүүс, бүтэн өдрийн турш завгүй байдаг ажил хийдэг ийм хүмүүс хүн дээр бийц хаан бас хойшлуулсаар хөтгөн хаталтанд хүрдэг ийм тохиолдлууд бол маш их байдаг. Одоо бийцмар санагдаал ингээл доошо бийцэх гээл ингээл мэдрэмж төрөөд байдаг. Тэгтэл тэрнийгээ дэвчээл ажиллаа хийгээл яваад байдаг. Олон цагаар одоо зогсоо ажил хийдэг, олон цагаар суугаа ажил хийдэг, дээрэс нь олон цагаар завгүй ажил хийдэг хүмүүст бол энэ тохиолдол маш их байдаг. Ийм зуршлаасаа болоод яваандаа өтгөн хатдаг ийм тохиолдлууд бол маш их болдог шүү. Тэрнийг бас анхаараарай. Хэд их рефлексээ дарж хорсноос болоод яваандаа өтгөн хаталтанд ордог гэдэг. За тавд нь бол хооллох цаг доктортой биш байх. Тодорхой бус байх гэж. Ажлын нөхцөл байдал, амьдралын нөхцөл байдлаасаа болоод бол иймэрхүү зуршилтай хүмүүс бол маш их өс. Өглөө гарахдаа одоо нэг цай уучаал бүтэн өдрийн турш одоо өглөө явж байгаа л орой гинт хийддэг иймэрхүү хүмүүс. За эсвэл байж байгаа л ерөөсөө шүн ирээл гинт иддэг. Нөгөө хоол шингээх чадвар муутай байх үед. За уламжлалт арга ухааны ном зохиолд бол ингэж хэлсэн байдаг л да. Хүний бие бол бүтэн өдрийн турш, хүний хоол боловсруулах чадвар бол бүтэн өдрийн турш сайн байдаг юм байна л да. Өглөө босгоос ахуулаад орой унтах хүртэл өглөө ингээ нар мандахтай зэрэгцээд хүний хоол шингээх чадвар дагаад өсөж эхэлж идэг юм байна. Тэгэд нар хамгийн оргил зэгтээ хүрэх үед хүний хоол шингээх чадвар хамгийн оргил сайн үедээ байж идэг. Тэгээд нар жаргахтай зэрэгцээд нар ингээ буухтай зэрэгцээд хүний хоол шингээх чадвар дагаж бууж эхэлж идэг. Тэгтэл энийг мэдхгүйгээр хоол шингээх чадвар багтай үед өглөөний цагт, оройны цагт хэд их хүнд хоол иддэг. Иннээсээ болоод хоол боловсруулах чадвар муутай үед хэд их хүнд хоол идэх юм бол хоол боловсруулах чадвар тэдийч нэгээрэл удаан хугацаанд тогтж идэг. Удаан хоол боловсрно гэсэн үг. Тодорхой цагт хооллохгүй байгаад их юм бол яваандаа өтгөн хаталтанд их ордог шүү. За тэгэхээр удаан хугацаагаар өлөн байгаад их юм бол гидсний хий дүүрэн гэж юм хүний биед үүсч эхэлдэг. Гидсний хий дүүрэн үүсээд ингээд байх юм бол гиз хий дүүрээд эхлэх юм бол яваандаа өтгөн хаталтанд их нөлөөлдөг. Тэгэд хий дүүрэнгийн гизтэй хүмүүс бол маш их болсон байгаа шүү дээ. Эннээсээ болоод эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн хямралд орох, зүрхээр хатгуулах, толгоо өргөх, дотор муухай өргөх, хоолны дуршил буурах гэсэн иймэрхүү өвчлүүдийг дагаад үүсгдэг шүү. За 6-ад нь стресс, сэтгэлийн дарамт гэж. Стресс дурсан, сэтгэлийн дарамттай, гунигэлсан, сэтгэл тавгүйц үедээ хит их хоолдог усуд бас байна. Эсвэл огт хоол иддэггүй усуд бас хүмүүс бас байждаг. Хит их хоол идсэн ч гэсэн, огт хоол иддэггүй байсан ч гэсэн, аль нь ч гэсэн хүний тэр өтгөн хаталтанд нөлөөлчдөг байна. Яагаад тэгэхээр сэтгэл тавгүй байх үед хүний хоол боловсруулах чадвар дагаад муутцсан байждаг. Хоол боловсруулах чадвар дагаад муутцсан байгаа энэ үед зарим хүмүүс хоолны хит их дуршлаасаа юм уу, хоосрох мэдрэмжээсээ, сэтгэл тавгуудах мэдрэмжээсээ болоод хит их хоол иддэг, хит их амтлаг зүйл иддэг хүмүүс бол маш их байж идэг. Эннээсээ болоод хүний хоол боловсруулах чадвар удаашрчдаг. Хоол боловсруулах чадвар удаашраад ирэхээр хоол боловсруулж өгөхгүй маш удна. Эннээсээ болоод өтгөн хаталтанд яваандаа хүргэдэг. Нөгөө талаар бол огт хоол идэхгүй байгаасаа болоод хүний биед сэтгэлийн тавгүй үед огт хоол идэхгүйгээсээ болоод хий үүсдэг. Тийм учраас сэтгэл тавгүйц үедээ аль болох зутан шүл юм уу амархан шингэдэг хоол хүнсийг энэ үедээ идэж өөрийгөө тайвшруулах хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Болоод нь гэхээр эмийн зохисгүй хэрэглээ гэж. Өтгөн хатаад байна. 2 хоног бийцсэнгүй, 3 хоног бийцсэнгүй, эсвэл 7 хоног бийцсэнгүй гэл. Тэгэл өтгөнөө гаргах гээд клизм тавьдаг. Тэгэл байнга одоо ингээ клизм ямар нэгэн одоо өтгөн гаргах им бэлтгэлээр ингээд өтгөнөө гаргасаар гоод яваандаа хүний нөгөө нэг гидсний гөрүүлцэх хөдөлгөөн гэдэг байхгүй болчдөг. Дээрээс нь хүний хоол боловсруулах чадвар гэж юм байхгүй болчдөг. Тэгэд энэ байдал олон удаа давтагдаад тахаар ерөөсөө байнгын нөгөө нэг клизм тавьж ижил өтгөнөө гаргадаг өөр ямар ч аргагүй болчдөг иймэрхүү хүмүүс байна. Тэгэхээр явсаар ерөөсөө өтгөнөө нь бол таг хатуу болдог.
Тэгэл наашаачгүй цаашаачгүй гидсний төгжрөл болж байгаа хүмүүс бол маш их байдаг шүү дээ. Хүмүүс энийг бас анзаардгүй. Ингээл глизм тавиал гаргацдаг гээл яваад байдаг. Иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг. Рок н роллын хаан Элвис Пресли гэж хүн болгон бас мэдчих байх. Энэ хүн бас харамсалтай нас урсан тохиолдол нь юунаас болсон бэ гэхээр өтгөн хаталтаас болсон. Нас орсныхан дараа бас ингээл задлан хийж байсан эмчнэр шинжээ чимтэрийн дүгнэлтээр өтгөн хаталтаас болоод нас орсон байна. Нарийн бүдүүн гидсэнд нийтдээ бол 25 кг орчим өтгөн байна. Эннээсээ болоод ерөөсөө өтгөн хаталт, архан өтгөн хаталтаасаа болоод нас орсон байна гэсэн. Тэгтэл энэ хүний буруу зуршил нь юу байсан бэ гэхээр эм бэлтгэмлийн зохисгүй хэрэглэнээс болсон. Байнгын өвчин намдаах юм уудаг, өтгөн гарах гэж байнгын глизм тавьдаг. Эннээсээ болоод гидс нь өөрөө гөрүүлцэх гэдэг чадвараа алдсан. Хоол уузруулах чадвараа алдсан. Тэгтэл энэ явандаа эцэстээ өтгөн архаг өтгөн хаталтаасаа болоод нас урсан юм харамсалтай тохиолдол байдаг. За эм бэлтгэл гэхээр бас юм байна. Нэг талаараа глизм байна. За нөгөө талаараа энэ хоол уузруулах чадварт шууд нөлөөлдөг эм бэлтгэлүүд бол энэ өвчин намдаах эмнүүд. Өвчин намдаах эмний хэрэглээ маш өндөртэй хүмүүс бол маш их байгаа шүү дээ. Толгойн өвдөлт намдаах эсвэл ямар нэгэн одоо өвдөлтүүдийг намдаах эмнүүдэд хит их донтцсон хүмүүс маш их хүчдэг. За энэ хижээл насны хүмүүс дунд одоо 40-50 насны за 50-аас дээш насныхын дунд бол маш их байдаг энэ цитрамоны хэрэглэгч. Цитрамон их уудаг. Эннээсээ болоод хоол уузруулах чадвар их муутай болцсон. За сүүлийн үед энэ ибупрофений хэрэглээ, диклотинкийн хэрэглээнүүд маш их болсон. Эннээсээ болоод энэ хоол уузруулах чадварт их нөлөөлж байгаа муу нөлөөтэй бас үзүүлдгийг бас их анхаараарай. За 8 дахь өтгөн хаталтанд нөлөөлж байгаа шалтгаан бол энэ нас ахих гэж. За тэгэхээр уламжлалт дангаа ухааны ном зохиолдолд бол хэлсэн байдаг. Нөгөө хий шар бадганы энэ өөрчлөл энэ гим ямар насанд зохилон тохиолдлого вэ гэхээр хийн гим даалангуяа өтөл насанд энэ хөшөрж байгаа насанд. За даалангуяа монголчуудын дундаж наслалтаар аваад үзэхэд бол манай монголчуудын дундаж наслалт бол энэ 70 орчим байгаа. Тэгтэл энэ хөгшөрж байгаа нас бол энэ 50-аас дээш насныханд бол энэ хөгшрөх процесс манай монголчуудад бол дийлэх явагдаж байна гэж үзэж байгаа. За дийлэх эмэгтэйчүүдэд бол энэ 50 наснд бол дийлэхтэй цэвэршилт бол явагдаж эхэлдэг. Тэрнтэй адилхан эрэгтэйчүүдэд бол бас энэ адилхан энэ хөгшрөлтийн процесс 50-аас дээш насныханд бол тохиолдож эхэлдэг гэж үзэж байгаа. Тийм учраас нас ахаад энэ жоохон хөгшөрж байгаа, өтөлж байгаа энэ насанд бол энэ хийн гим аривдж эхэлдэг. Хийн гим аривдаад эхлэхээр дагаад энэ эзний хий дүүрэн, ходоодны хоол уузруулах чадвар муудах иймэрхүү асуудал дагаад илэрж идэг. Давхрын нойр гүйдэх гээл олон төрлийн хийн гим аривдсан шалтгаан нөхцлүүд, шинжүүд, завиуруудыг бас үүсгэж идэг байна гэж. Тэгэхээр энэний нэг жишээ нь бол энэ өтгөн хаталт. Тэгэхээр нас ахиж байгаа хүмүүст бол дийлэхтэй энэ өтгөн хаталт нөлөөлж байгаа завиур бол илэрдэг шүү. Тийм учраас аль болох хий дарах эмчилгээнүүд, хий дарах хоол хүнснүүдийг голцоо идж ууж хэрэгтэй. Хий харивдж байгаа энэ өтөлж байгаа насанд бол энэ тослог шимт хичээлтэй хоол ундыг хэрэгжилж байгаа ч гэж зөвлөдөг. Манай монголчуудад бол дээр үеэсээ хэрэгжилж ийсэн энэ шар тосны хэрэглээ гэж. Өглөөдөө нэг цайдны халбаг бүлээс өгсөн шар тос уучдаг. За 9-т нь болж байгаа бас нэг хүчин зүйл бол энэ жирэмслэлт гэж. Жирэмсэн эхчүүдэд бол бас тохиолдож идэг энэ өтгөн хаталт. За яагаад тэгэхээр энэ жирэмсэн эхчүүдийн дааврын солилцоо, энэ бодисын солилцооны алдагдлаас болоод энэ гормоны өөрчлөлтөөс болоод энэ өтгөн хатдаг юм тохиолдолд бол маш ихсдэг. Хоолны дуршил алдагдсантай холбоотой, дээрээс нь энэтэй холбоотойгоор энэ өтгөн хатдаг иймэрхүү процесс бол маш их болж идэг. Тэгэхээр бас нэг тохиолдож байгаа шалтгаан нь бол энэ жирэмслэлт. Жирэмсэн эхчүүдэд бас өтгөн хаталт бол дийлэх тохиолдог байх нэ гэдгийг анхаараа. Жирэмсэн эхчүүдэд бас тохиолж байгаа энэ өтгөн хаталтын бас нэг шалтгаан нь болохоор энэ сав. Нэг ураг ингээд томрох тусам гидсийг ингээд өөрөө шахаж идэг. Гидс ингээд шахагдах тусам гидсний гөрүүлзэх хөдөлгөөн, нөгөө нарийн бүдүүн гидсний гөрүүлзэх хөдөлгөөнд бас нөлөөлж идэг байна. Тэгэхээр бодисын солилцоо удаашрах, дээрэс нь хоол уузруулах чадвар удаашрахад бас их нөлөөлж идэг. Эннээсээ болоод бас давхар өтгөн хаталт үүсдэг байна гэдгийг анхаарах хэрэгтэй. 10-т нь юу байх вэ гэхээр за төрөнд бол нөгөө нэг өвчин намдах эм бэлтгэлтэй хамт би бас төрөнд бас нэлээд
хэсгийг бас тайлбарлаад хэлчих шиг болсон. 10-т нь бол энэ туулгах үйлдэлтэй эм бэлтгэлүүд, дээрээс нь клизм тавих гэж. Туулгах эм бэлтгэлүүдийг маш их хэрэгжилж идэг. Нөгөө клизмнээс гадна туулгах үйлдэлтэй эм бэлтгэлүүд бас гэж байгаа. За одоо ингээл турах гээд байна гэл одоо зүсөө туулгая, хэвлэгээрээ нарийсий гэл туулга бас их хийлэгдэг. Хэвлийн туулга, зүсний туулга хийлгэж байгаа хүмүүс бол сүүлийн үед бол маш их болсон байгаа шүү дээ. Хэтрүүлж хэрэглээд байх юм бол энэ өтгөн хаталтанд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь яагаад тэгэхээр энэ хэд их нөгөө детокс хөтөлбөрүүд, өтгөн хатдаг одоо өтгөн шингэлдэг детокс хөтөлбөрүүд, хэвлийн зүсний туулгах эм бэлтгэлүүд эдгээр чинь явандаа гидсний хий дүүрэнг, дээрээс нь гидсний өөрөө гөрүүлцэх чадвар. Тэгээд дээрээс нь ходоодны хоол боловсруулах чадварт их муу нөлөөтэй байдаг шүү. Хэтрүүлж гэх юм бол одоо 7 хоногтоо нэг удаа ингээд өөрийгөө гидсийг цэвэрлж байгаа гэж чавганы шүүс, шар сүү уугаал ингээд гүйлгээд идэх хүмүүс бол маш их байж идэг. Тэд нар бас анхаарах хэрэгтэй. Гидсээ цэвэрлж байна. Би одоо гидсээ цэвэрлэх юм бол арьс их сайхан болдог. Тим сайхан нөлөө үзүүлдэг гэл хэтрүүлээд хийгээд идэх хүмүүс бол маш их байдаг шүү дээ. Тэр хүмүүс бол анхаарах хэрэгтэй. Энэ туулгах эм бэлтгэл, туулгах үйлдэлтэй хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдээс аль болохоор бага хэрэглэх хэрэгтэй гэдгийг бас анхааруулж хэрэглэхмээр байна. За тэгэхээр өнөөдрийн миний ярьсан энэ өтгөн хаталтанд нөлөөлж идэг 10 хүчин зүйлийн хувьд бол ийм байна. Өтгөн хаталт гэдэг бол одоо үүсэж байгаа бага хэмжээгээр өтгөн хатж байгаа ч гэсэн явандаа энэ байдал удаад ирэх юм бол олон муу үр дагавартай өвчлөлийг үүсгэдэг. Зүрхний өвчлөл, дээрээс нь нойр муудах, хоолны шингээлт юусоо байхгүй болох, хоолны дуршил байхгүй болох, эрт хөгшрөх, арьс сулрах, амнаас эвгүй өнөр үнэртэх, бие хордлогонд орох гэд олон муу үр дагавартай өвчлөлүүдийг үүсгэдэг. За тэгэхээр та бүхэн түрүүний миний хэлсэн энэ 10 хүчин зүйл таны өдөр тутмын амьдралд одоо байна уу? Байгаа бол аль болохоор энийг зөв болгож засаач. Түрүүний хэлсэн нөгөө өтгөн хатгах, өтгөн гаргах эм бэлтгэлүүдийг хэрэг хэрэгжилж байна. Өвчин намдаах эм бэлтгэлүүдийг бас их хэтрүүлж хэрэглээд байгаа юм биш үстэй гэдэгтээ бас анхаарах хэрэгтэй. За тэгэхээр өтгөн хаталтын талаар ярьсан 10 шалтгаан юм байла. Энэ бүхэнтэй та бүхэн маань хэр санал бодол нийлж байна? Санал бодол адилхан байна уу? Та бүхний амьдралд бас энэ 10 шалтгаан байна уугүй юу гэдэгтээ ямар бодол санаатай байна? Тэр талаараа коммент хэсэгт бичүүлдээгээрэй. За тэгээд дараагийн дугаараар юуны талаар ямар зөвлөгөө мэдээлэл авмаар байгаагаа бас бичүүлдэвэл би бас тэр талаар нь зохих мэдээллийг зохих эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж байна гэж хэлмээр байна. Анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа.